Хэрхэн багшийн аппликейшнийг татаж, ангид орсон багшаас хүүхдүүдийн профайл зургийг оруулах вэ? Юунд түрүүнд өөрийн утсан дээрх App Store болон Play Store дээрээ их нүүдэл EBS гэж бичиж багшийн аппликейшнийг татаж авна. Үүний дараагаар харьяа аймгаа сонгоод өөрийн сургуулийн домын хаягийг хайж болно. Нэвтрэх нэр дээрээ багш SIS-ийн ESD код оруулаад, нууцугаа оруулаад нэвтэрч авна. Багшийн даасан анги одтой харагдах ба өөрийн даасан анги дээрээ дарж орно. Суралцагч цэсийг сонгоход ангийн хүүхдүүдийн мэдээлэл гарч ирэх ба сонгох сурагчийн нэрэн дээр дарахад үндсэн мэдээлэл цэс гарч ирнэ. Үндсэн мэдээлэл хэсэг рүү ороод сурагчийн профилийн зураг дээр дарахад уг зургийг дарах болон галерианаас татахаар боломжтой гарч ирнэ. Хүүхдийнхаа зургийг сонгоод хадгалах төвчөн дээр дарахад хүүхдийн профайл зураг